Нэмийн албан татварын урамшууллын системийг улс даяар нэвтрүүлж, анхны сугалааг 1-р сарын 17-ны нэм гарагт явуулсан. Сугалаа явагдахаас өмнө тус урамшууллын системийн төслийг нэгжээс анхны сугалаагаар хамгийн багадаа 570 аздсан тодорно гэж мэдэгдэж байсан. Тэгвэл сугалаанаас нийтдээ 1044 аздсан тодорчээ. Хамгийн өндөр дүнтэй хонжуур нь 500 мянган төгрөг байсан байна. Хагас сая төгрөг хожсон азднаар 9 хүн тодорсон байна. Түүнчлэн 89 хүн 100 мянган төгрөг хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг хожжээ. Жигүр Grand, Blue Sky, Buoyant Tel, AO Жаргаланд, Tour House зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч тэр бум орчим төгрөгийн хохирол учруулсан гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо өчигдөр мэдэгджээ. Барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг өчигдөр мэдээлэл хийх үеэрээ 5% хүүтэй орон сууцны зээлийн эргэцэн орчин бүрэн нээгдсэн гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар засгийн газрын 1-р сарын 11-ний хуралдаанаар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ журамд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал 5% хүүтэй зээлийг 100 хүрлэг метр квадрат хэмжээтэй орон сууцнд олгохоор өөрчлөлт оруулжээ. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж Швейцарын холбооны улсын Давос хотноо энэ оны 1-р сарын 19-ноос 23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтанд оролцохоор өчигдөр морджээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаараа глобал түвшинд тулгамдж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачлах, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр автомашиныг тэгш сонгоогоор ангилан хөдөлгөөнд оролцуулахар болсон байна. Энэ хязгаарлалт нь зөвхөн сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд үйлчлэх юм. Ингээд 1-р сарын 30, 2-р сарын 6-ны өдөр тохиох Бямгарагт сондгоотойгоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин 1-р сарын 31, 2-р сарын 7-ны нэм гарагуудад тэгштойгоор төгссөн дугаартай бол хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулжээ. Шинэ он гарахаас урьдчилж улсын хурал сонгуулийн хуулийг баталсан ч одоо хэрн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байгаа. Албан их сурвалжаас тодруулахад сонгуулийн хууль нь энэ 7 хоногт багтан төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэнэ гэсэн тайлбарыг хийжээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган өчигдөр төрийн ордонд болсон юм. Тус чуулганд 800 орчим төлөөлөгч оролцсон. Энэ удаагийн чуулганаар холбооны шинэ тэргүүн сонгогдсон юм. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт холбооны тэргүүнд дэвшиж байгаа 10 нэр дэвшигчид батламж гардуулсан бол өчигдрийн чуулганаар 6 нэрээ татаж авснаар 4 нэр дэвшигчид өрсөлдсөн байна. Монголын сэтгүүлчдийг өөрийн гэсэн мэрэгжлийн төв байгууллагатай болгох шийдвэр 1951 оны 1-р сарын 16-ны өдөр анх гарч байжээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн байгууллагын үе үеийн удирдлагууд түүний төв аппаратад ажиллаж байсан ажилтнуудыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага өчигдөр хүлээн авч уулзжээ. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Монголын сэтгүүлчдийн мэрэгжлийн төв байгууллагын түүхэн он цагийн төвчөөнийг хэвлэн гаргах, өмнөх үеийн дарга удирдлагуудын тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хийлгэх, яриа дурсамжийг нь архивлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.